Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд 4, энэ оны 1 сарын 1-ний өдрөөс 3 төрлийн татварын хувь хэмжээ нэмэгдсэн. За анх энэ хөтөлбөрт хамрагдаж байхад Монгол улсын эдийн засгийн өсөлт буурсан, төсвийн алдагдал 3 их 80 төгрөгт хүрсэн байсан. Харин өнөөдөр эдийн засгийн өсөлт 4% хүрсэн, төсвийн орлого давж биелсэн зэрэг эерэг нөлөөлөлт гарсан. Иймээс хөтөлбөрийн хүрээнд тохирсон хатуу заалтуудаа сулруулах боломж бүрдсэн гэж харж болно. За гагцхүү валютын сангийнхан засгийн газрын саналыг хүлээж авах уу? Тэгээ өнөөдөр одоо энэ асуудлыг татвар нэмэгдсэн асуудлыг эргээд одоо ингээ ярих боломж, бүрэн боломж бол юунд байгаа. Олон улсын валютын сантай ярих. Бид нэр яасан бэ гэхээр олон улсын валютын санд ороод эн чинь одоо бас тодорхой хугацаа өнгөрцөн. Эхний одоо 1-2 тавигдсан гэрийн даалгавраа Монгол улсын засгийн газар бол биелүүлсэн. Тийм учраас бол энээс цаашаа одоо тухайн улс орны эдийн засгт үүссэн нөхцөл байдал тийм ээ. Тэр онцлог одоо нөхцөл байдлуудыг харгалзаад бас одоо харилцан ойлголцох тийм ярилцсан яриа хөрөнд хүрэх ийм боломж бол байгаа. Тэгээ энэ бол өөрөө засгийн газрын ялангуяа одоо сангийн сайдын л одоо хэр ажиллахаас шалтгаална. Энэ татварууд бол яалч цаашаа хэрэгжиж явах болцоогүй. Энийг одоо өөрчлөх одоо зайлшгүй шаардлагатай энэ дээр бол бид нар байр суурь маш хатуу байгаа. Нэг л хатуу байх болно. Уг нь валютын сангийнхан анх Монгол улсад хөтөлбөр хэрэгжүүлэхдээ татваруудаа нэм гэдэг шаардлагыг огт тавиагүй. Төсвийн сахилгатаа сайжруулах, халамжийн бодлогоос татгалз, төрийн өргүү зардлаа бууруул гэдэг зарчмын шаардлагуудыг л тавьсан гэдэг. Гэтэл тухайн үеийн засгийн газар төсвийн орлого нэмэгдүүлэх хамгийн хялбар арга болох татвар нэмэх хувилбарыг сонгосон нь за одоо олон нийтийн зүгээс эсэргүүцэлтэй тулаад байгаа нь энэ юм а.